Танд юугаар туслах уу аялагчаа? Миний дэлгүүрт юм орхиоё. Хүчрхэг зүйл үү? Их хурцнуудтай юм аа. Аликорны сахиус бол шид чившлэгийн хамгийн нууцлаг бас хүчрхэг зүйлсийн нэг. Энэ хитрхи аюултай зүйл шүү. Бэлгийн цаасанд болох уу? Миний бяцхан одоо ямар? Нөхөрлөл гэж юу байх юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүртэл шүү дээ. Адад явдал хөгжилтөн. Сайхан сэтгэл, хүчрхэг байдал. Уралчсан. Энэ биднийг найзууд болгодог. Миний бяцхан одоо ямар? Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо ямар? Шидэт нөхөрлөл 57 дугаар хэсэг. Ах хэрэггүй дээ бяцхан найзууд минь Twilight шид хэрэглэхтэй ихсэн. Тэдэнд муу зүйл тохиолдох ёсгүй шүү Twilight. Надад туслаарай. Санаа зовлгүй Fluttershy. Twilight санаандгүй Applejack бид хоёрыг засан бөмбөгөөр дайснаас хойш ид шидэн илүү сайн болсон. Мэдээч тэр ид шидэндээ сайн. Twilight үнэхээр сайн шүү. Би зүгээр л бяцхан найзуудаа айлгамааргүй байна. Тэд ямар их айсан байгааг хардаа. Амлж байна да Fluttershy. Тэдэнд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Мэдээч байна. Бэл чадахгүй нэ. Twilight гайхамшигыг хардаа. Одоо болсон бяцхан найзууд минь дараа дахиад болъё. Хэрвээ Fluttershy зөвшөөрвөл шүү дээ. Пони үйл ирснээс хойш чиний ид шид эрс сайжирч байна. Celesta гүнжид таалагдах бах та. Баярлалаа Spike. Тэрнийг Ares-д ирэхэд би чадвараа харуулах болно. Тэр миний үзүүлбэрт их баярлах бах та. Twilight хурдлаараа яралтай шүү. Муаратан. Энэ бордурс чи надад таалагдахгүй байна. Батлаа Applejack. Тэрэнд ягаан хөрөм хийж өгье. Энд юу болоод байгаа юм? За. Арай Twilight Sparkle биш үү? Trixie. Тэр энд юу хийж байгаа юм бэ? Чи наадхаа агуу хүч гэж байгаа хэрэггүй. Rainbow бомблог болчлоо. Бэмэ. Агуу хүчит Trixie талархаарай. Та хоёр амаа тат. Юу болчихвоо? Надаас буугаач ээ. Найзуудын маань гоочлохоо боль Trixie. Чи бид хоёрт дуусгаагүй ажил байгаа байхаа. Миний ид шид илүү сайжирсан шүү. Би энийгээ батлах болно. Чи бид хоёр шидийн тохиролцоо хийн. Ялагч нь энд үлдэж, ялагдсан Пони Уиллээс үүрг явна. Болж үз. Би ийм тохиролцоо хийдгүү. Өөрөө хийнэ. Trixie, тэрнийг тавь. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад аа? Чи намайг доромжилсан болохоор. Тэр Ursa Minor-ын дараа би тоглоом тоху болсон. Очсон газар бүртээ би шоолуулсаар ирсэн. Амьдрахын тулд би чулууны үйлдвэрт ажилладаг болсон. Чулууны үйлдвэр шүү.
Чам шиг амьдтыг чулууны үйлдвэр давсан нь ад дайрсан гэж бод. Одоо би өшөөгөө авмаар байна. Чамайг зөвшөөртөл би шившлээ үргэлжлүүлсээр байх болно. За, юу гэмээр вэ? За яах вэ Трикси? Тохиролцъя. Гайхалтай. Хэрвээ би ялагдвал дахин Понивилд ирэхгүй. Харин чи ялагдвал чи энэ хотоос бүр мөсөн явах ёстой олно шүү. Эхлэе. Снэс, урагша. Яасан бэ агуу хүчтэй Трикси минь? Насны шившлгүүдээ чи энийг хэрглэж яаж чадж байна? Дээд түвшний ганц эвэлтүүд л ингэж чаддаг штэ. За Твайлайт, бууж өгөх үү? Альвэ Твайлайт, чи чадна. Триксиос дээд түвшний ганц эвэрт. Одоо чиний Понивилээс явах цаг боллоо. Үрд! Одоо хангалттай Трикси. Чи хүснээ хийлээ. Гэхдээ чи Твайлайтыг Понивилээс явуулж чадахгүй. Муу тэнэгүүд. Тэр аль хэдийн явсан. Зүгээрээ залуусаа. Би шийдэж чадна. Нэг нэгийг асарч байгаарай. Бас Триксигээс нүд салгаж болохгүй шүү. Тэрэнд нэг л учир байх ёстой. Twilight. Энэ боломжгүй. Трикси яаж тийм арга мэддэг байна? Спайкгүйгээр би гүнжид мэдээ өгч чадахгүй нэ. Ийм хачин хүчийг өөр хинээс асуух вэ? Чиний түүх намайг бүр бохимдуулчихлаа. Гайхах юм алгаа. Юр бусын хүч байна. Би яах ёстойгоо мэдэхгүй байна Зикора. Би найзуудтай хаягдсан юм шиг санагдаж байна. Гэхдээ тэрнийг ялж чадахгүй нь. Хэрвээ надтай сургуульд хийвэл чи сайжирна. Тэрнийг үлдээхгүй байх аргыг би зааж өгнө. Та надад шид зааж өгөх гэж үү? Гэхдээ тэр насны шид, цаг агаарын шид хэрэглэж байсан гэд боддоо. Ийм ичэд нь тусламжил хэрэгтэй дээ. Триксид хэнийг нь тусалсан л байж таараа. Намайг тэрнийг ялж чадна гэж бодож байна уу? За. Хизэнээс эхлэх үү? Та хоёр миний тэднийг аваад ир. Би алимны шүүсээ хэр удаан хүлээх болж байна? Мартаж үз Трикси. Твайлайтыг гэртээ ирдлэн би юу ч хийхгүй. За хийе. Инкэ badal тоо. Би чамд бүжгэл гэж хэлсэн байхаа.
Триксигийн харгил шид Pony Will-ийг нураах нэ. Хин нэг нь бидэнд туслаарай. Чимээ гаргахгүй, чимээ сонсохгүй, зүүрмэглэхгүй, бодлоо сарниулахгүй, бүх бодлоо төвлөрүүл. Юу сурснаа мартаад, ялалтандаа анхаарлаа төвлөрүүл. Трикси бол дээд төвшний ганц эвэрт. Би энээс илүү их зааж чадна. Гэхдээ чи хариултаа олох ёстой шүү дээ. Уучлаарай Зикора. Би хичээж байна л да даанч. Триксигийн талаар бодохгүй байж чадахгүй нэ. Тэр нэг л өөр байна. Аимшигтай болохын тулд ийм болсон юм шиг санагдаад байх юм. Чи зүгээр л ном унших хэрэгтэй. Төвлөрөлт хамгийн чухал. Энэ биднийг хаач аваачихгүй нэ. Сонсож байна Пинки. Триксигийн шидийг тайлбарлах юу ч олж чадахгүй. Нэг л учир байж таарад байгаа. Twilight-ийн бүх шидийн ном энд байгаа. Би нэг юм олох шиг боллоо. Тийм ээ. Шин Триксид Pony Will-ийн ирээдүг өгөх цаг нь боллоо. Триксигийн шид үнэхээр амар сонсогдож байсан шүү. Тэр үр тарихгүйгээр алим ургуулахыг хүсэж байгаа. Би яаж тийх болж байна? Зүйлтнийхэн зураг нь энд байна. Аликорны сахиус гинэ. Энийг зүүсэн хинч вэ? Хардаа. Энэ ном дээр Триксигийн сахиусны зураг байна. Аликорны сахиус гинэ. Энийг зүүсэх хинч вэ? Юрбусын хүчтэй болно. Хэрвээ цааш нь уншвал Энэ маш агуу хүчийг өгдөг. Энийг зүүсэн нэг нь агуу хүчтэн болно. тийм ээ. Гэхдээ та нар Аликорны сахиусыг тэрний хүзүүнээс шууд авч болохгүй. Энэ шидэд төгчээтэй. Триксил ганцхан тэрнийг тайлж чадна. магадгүй. Энэ мэдээллийг Twilight-д өгөх хэрэгтэй. Тэр юу хийхээ мэднэ. Гэхдээ яаж Бидний нэг гарах гэж оролдвол Триксигийн шидэд орон зай тэрэнд мэддэг болно. магадгүй бид Ойлголоо. Би л энэ шидэд орон зайг давж гарч чадна. Энэ модонд хин сайн явахыг би мэднэ. Тэгэхээр Fluttershy юу? Юу гэмээр байна да Fluttershy? Энэ даалгаврыг биелүүлж чадах уу? Үгүй, би дарамтанд орчлоо. Би чадахгүй хаа. зүгээрээ Fluttershy Pony Will-ээс гараад Twilight-ыг олно. Гэхдээ би За. Аюултай даалгаварт ямар хувцастай охирохыг би мэдэж байна. Яваач тэнэгүүдээ. Хин нэгэн шидэт орон зай гатлал Трикси тэднийг шийдэх болно. Гэхдээ дугуйтай бол илүү хурдан байх биш шүү. Агуу хүчит Трикси дугуйнд итгэдэггүй юм. Одоо хурдан чир. Би чамд хэлсэн штэ Снипс. Тэр олмол хачин болоод байна. Зогс! Та нар юу хийж байгаа юм? Бидний яагаад ийм хариг сандаад байгаа юм бэ? Тийм ээ, энэ бялдууч байсан өдрүүдийг санаж байна шүү. Яна, Рэритигийн аюултай даалгаврын хувцас бадарчлаа. Одоо явсан дээр баха. Та нарын зөв. Би зөрөгтэй байж Twilight-ыг олох ёстой. Чи тэрнийг олцгоо юу? Тэр Everfree ойд байгаа гэж юу? Би зөрөгтэй байх ёстой. Би гэртээ очмоор байна. Би шүүгээ хахаа мартчихж. Тэди бавга минь байгаа штэ. Аликорны сахиусыг таниагуудаа би итгэж чадахгүй нэ. Тэрний хэрэглэх тусам улам муу зүйл хийх болно.
Гэтэ би яаж тэр сахиусыг ялах вэ? Миний шид хангалттай хүрэхгүй. Twilight Sparkle чи хичээсэн. Чи миний бүх хичээлийг сурсан. Нэгээс бусдын Триксигийн шидийг өөрчлөхийн тулд эхлээд чи өөрийнхөө шидийг өөрчлөх ёстой. Өөрийнхөө шидийг өөрчлөх ёстой. Өөрийнхөө шидийг өөрчлөх ёстой. Өөрийнхөө шидийг өөрчлөх ёстой. Тийм ээ, Зикора та суу тухантай. Одоо би чамайг Пони виз рүү буцаая, Fluttershy. Дахиад хуурамч төгшөр битгий зарлаарай. Үгүй бол агуу хүчит Трикси. Чи? Юу болоод Twilight Sparkle? Гадаах ертөнц таалагдахгүй байна уу? Би Аликорны сахиусны талаар мэднэ. Чамайг мэхэлсэн гэдгийг мэдэж байна. Мэхэлсэн? Би юу? Тийм ээ. Жинхэнэ шидэс сахиус ямар байдгийг чамайг харахыг хүсэх байх гэж бодлоо. Зикора надад өгсөн. Энэ Everfree гаднаас ч үйлчилдэг. Энэ чиний Аликорны сахиуснаас ч хүчтэй. Аликорны сахиуснаас хүчтэй зүйл гэж байхгүй. Бас ямар ч мөр агуу хүчит Триксигээс хүчтэй биш. Тэгвэл сахиусаа амныхаа орон тавьж үзэх үү? Дахиад тохиролцох уу? Яагаад тийх ёстой? Би чамайг ялсан штэ. Өөрөө л мэд. Everfree шуган гаднаас ч үйлчилдэг. Энэ агуу шидэс сахиусыг чи дахиж хизээж харахгүй л болов уу? Явцгаая Зикора. Хүлээ. За. Чи яллаа. Хоёр дахь тохиролцоо. Ингийн насны шившлэгээс эхлэх үү? Тгий. Снипс. Хөгшин болгож чадна. Одоо чиний юу чадахыг харъя. Тгий. Эпичек, Rarity, та нар надад туслахгүй юу? За. Чи насны шивтлийг чаддаг юм байна. Бач боломгүй юм аа. Энэ юу ч биш. Чи яаж Шидэс шившлэг. Нэг одоомор 10 хөгжмийн зэмсгээд нэг дор тоглож байхыг харсан уу? Ийм байх ёсгүй. Дахиад нэг байгаа. Би азраг болгож чадсан шүү. За Трикси, миний сахиус чинийхээс хүчтэй бололтой. Хөөй, буцаагаад өгөөч. Энэ сахиустайгаар би Эквастраг удирдах болно. Миний иргэд минь. Та нар агуу хүчит Триксигийг гэрч боллоо. Хөөй! Надад хуучин Аликорны сахиус хэрэггүй. Надад энэ байна. Болооч дээ. Гижиг хүрээд байна. Болооч. Гижиг хүрхээ? Энэ чамайг уурдаа болох ёстой шүү дээ. Энэ сахиус эвдэрх юм байна. Миний хийг буцаач өг. Уучлаарай. Энийг байсан газарт нь буцааж тавь. Ингээд Трикси, сахиус чиний хүзүнд байгаа үстэй. Наадах чинь Зикорогийнх шүү. Гэхдээ чи яаж шившлэг хийсэн юм? Ямар ч мөр энийг чадахгүй. Чиний зөв үү? Би ч чадахгүй. Зикоро надад энэ бүгдийг зааж өгсөн. Хэрэглэхгүй байх аргыг ч бас зааж өгсөн.
Миний шид ганцхан аликорны сахиусын чадлыг дийлэхгүй байсан. Тиймээс би өөр шид хэрэглэх ёстой болсон. Нөхөрлийн шид. Бас тэр сахиусыг чамаас салгах цорын ганц морин чамаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ 10 хөгжмийн зэмсэг нэг дор тоглож байсан морь ямар учиртай юм? Тэр чинь шид биш ээ. Тэр чинь Pinkie Pie. Трикси, Миний хийж чадах зүйл ядаж ийн. Би чамд болон чиний найзуудад аимшигтай муухай хандсан. Тэр сахиуснаас л олж тэглээ. Би өөрийгөө хянаж чадсангүй. Чи намайг уучлах уу? уучлана. Гайхалтай. Агуу хүчит Трикси. Чиний харж байсан хамгийн гайхалтай одоо морь биш вэ гэж үү дээ.